байгаа. За асрамжийн газрууд байгаа. За нөгөө шинжилгээ авах цэгүүд байгаа. Тэгэхээр нийтдээ бол ингээд 16 байгууллагаар орж ажилт хийж мөн энийг одоо үндэслээ. Дээрээс нь хүний эрхийн үндэсний комиссд ирсэн өрөөдөл гомдлыг үндэслээд бол бид нэр тодорхой санал зөвлөмж шаардлагыг бол одоо боловсруулж улсын онцгой комисс болон холбогдох байгууллагууд нь хөрвүүлж ажилласан. За 2020 оны 12 дугаар сард ковидын хууль хугацаанд дууссан. Тэгээд энийг бол улсын их хурлаас хугацааг нь сунгасан. Энэтэй холбоотой бол ковидын хууль бид нар мөн адил одоо саналыг бол бас хөрвүүлж ажилласан. Саналыг хөрвүүлсэн байгаа. За тэгээд ажлын хувьд бол бас зарим үед бол хатуу хуулиараа тогтоохоор бол бидний хувьд бол бас ажлыг хэвэн явуулахад бас өндөрлө учирч ирсэн. Ийм асуудлууд бол байгаа. За тэгээд хүний эрхийн үндэсний комисс өмнөөс гадна иргэдээс ирсэн одоо гомдол өргөдлийн дагуу бол яг одоо шалгалтыг явуулж тэгээд тэр одоо өргөдөл гомдолд дурдсан асуудлуудыг шуурхаа шийдвэрлэхээр бол яг одоо тус бүрийн одоо энэ гомдлыг бол шилжүүлэх байгууллагууд нь уламжлах мөн одоо зарим тохиолдолд ялангуяа одоо 12 сард бол бид нар шаардлага хөрвүүлсний үндсэн дээр бол зарим иргэдийг одоо үнэхээр одоо хэрэгцээ шаардлагатай байгаа иргэдийг бол хувийн онгоцонд одоо багтаах ийм одоо бас арга хэмжээг бол авч ажилласан байгаа. За 2020 онд үйл ажиллагаагаа дүгнээд одоо 2021 оныхоо одоо ажлыг бол хийгээд төлөвөө батлаад ажиллаж байгаа. За хүний эрхийн зөрчилтэй холбоотой комисс бол ялангуяа одоо олон нийтийн сүлжээн дээр олонний анхаарлыг татж байгаа кейсүүд болгон дээр бол анхаарал хандуулж нарийн одоо судалж холбогдох байгууллагуудаас нь мэдээлэл тодруулгыг авч тэгээд энийгээ бол зөвлөмж шаардлагатай бол тусгаж одоо ингэж ирсэн байгаа. Та бүхэн харуул одоо манай вебсайтн дээр нээлттэй байдаг. Нийтдээ бол одоо 2 шаардлагыг үргэлжлүүлсэн. Тэгээд одоо 18 зөвлөмж тэгээд саналыг бол хөрвүүлж ажилласан байдаг. Яг үл орой тогтоосонтой холбоотойгоор бол улсын онцгой комиссд хэрхэн яаж ажиллах вэ? Ямар чиглэл, ямар салбар нь одоо юуг анхаарах вэ? Ялангуяа ямар одоо хүний эрхийн зөрчил байж болзошгүй энийг анхаарах тал дээр бол бас зураглал бол бид нар хөрвүүлсэн байдаг. За үүнээс гадна нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан одоо салбар бүрт хамаарах энэ зөвлөмж зааварчилгааг бол жагсаалтыг бол бид нар бас хөрвүүлсэн. За ингэж ажилласан байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол 2 гишүүн маань бол яг тусгаалan улсын онцгой комисстой одоо холбоотой ажилладаг. Тэгээд улсын онцгой комиссийн хуралдаанд оролцох, тэнд одоо саналаа хэлэх, тэгээд тухай бүр нь одоо бас урьдчилан сэргийлэх, сануулгах ийм одоо ажлуудыг бол хийж ирж байгаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол 2 гишүүн маань хөсөөт рүү явсан, хөсөөtöд ажиллаж байгаад өчигдөр оройн болсон явдалтай холбоотойгоор бол тэнд ажиллаж байгаад одоо ирж байна. Тэндээс бол тодорхой бас мэдээллүүдийг ирэх бах. Мөн одоо бид нэр эрүүл мэндийн яамтай бас уулзах гад одоо бас үлээгээ сууж байгаа юм байдалтай. За цар тахлын үед бол яг цар тахал хөл өрөө тогтоосонтой холбоотой биднэрт бол 116 гомдол ирсэн байгаа. Одоо 2020 оны байдлаар ам гарснаас хойш бол 25-аар нэмэгдсэн байдаг. За тэгээд энэ бол гомдол байнга ирж байгаа. За эндээс бол ихэнх нь бол эх орондоо буцаж ирэх буюу гадаадад гатсан Монгол иргэд эх орондоо буцаж ирэхтэй холбоотой юм гомдлууд бол байдаг. За мөн дотоодын зорчих хөдөлгөөн хязгаарлалтантай холбоотой бас гомдлууд нэлээд их хувийг эзэлж байгаа. За тэгээд дээрэс нь энэ халамж үйлчилгээ хүртэх асуудалтай холбоотой, за гэр бүлийн одоо хүч хэрхийлэлтэй холбоотой, тэгээд одоо ажлын байрны дарамттай холбоотой гэсэн ийм гомдлууд бол байгаа. Мөн одоо халамж үйлчилгээ хүртэж чадахгүй байна гэсэн ийм одоо гомдлууд бол ирж ирсэн. Энийг бол тухай бүр нь бид нэр одоо холбогдох нийслэлийн онцгой комисс байна уу, эсвэл дүүргийнх байна уу, тэрэнд нь уламжлах, тэгээд тэр одоо халамжинд хамруулах
Тэгээд энэ юутай шинжилгээ авч байгаатай холбоотой түрүүн хэлсэн цэг дээр одоо ингээд богинорл үүсэж байна. Тэгээд бид нар нөхцөл байдалтай маш танилцсан. Хүүхдэд ирсэн их одоо гадаа ингээ удаан хугацаагаар ингээ очирлох ийм асуудлууд байсан. Тэгээд энийг бол бид нар бас тухай бүр нь хэлж сануулж ингэж явсан байгаа. Шийдвэрлэх асуудал чиглэлээр бол за гомдол бол тэгээд ерөөхдөө бол нэг иймэрхүү байдлаар шийдэгдэж ирсэн. Одоо зургал дээр бол бид нэр яг одоо ингээд харж байхад хүүхдийн одоо эрхийн асуудал яригдж байгаа. Ялангуяа одоо хараа хяналтгүй гэртээ үлдэх ингээд осолдох. За тэгээд сая сүүлийн одоо хэдэн кейсүүд ялангуяа одоо нөгөө эмнэлгийн үйлчлэгээ авч чадахгүйгээр харамсалтайгаар амнаас нь хохирсон ийм асуудлууд байгаа. Энэ асуудлууд байна. За халамж үйлчлэгээтэй холбоотой, зарч хөдөлгөөнтэй холбоотой, тэгээд эх орондоо эрэхтэй холбоотой гэсэн. Энэ дээр юуг анхаарах хэрэгтэй, ямар журам байх хэрэгтэй. Үндсэндээ бол Үнэрхийн үндэсний комиссоос гаргаж байгаа санал зөвлөмжүүд бол за яг энэ онцгой ийм тохиолдол үүслэе гэж бодоход ямар гормын дагуу ажиллах юм бэ? Ямар журам заавар үйлчилж байна? Энэ бэлэн байна уу? Ийм асуудлаар дээр анхаарах нь зүйтэй гэсэн одоо ийм зураглалыг бол хөрвүүлсэн байдаг. Ирчээд наашнл сенсор юм баа ингээр юм ханаас бас яаж шийдвэр гаргах вэ? Нэрс хүний Да, мөхцөл шүү. Зөвлөс шүү. За 22-ын төвчөн дээр одоо нэг эмэгтэй одоо ковидын шинжилгээ, PCR-ын шинжилгээ хийгдэггүй улмаас бол орж ирэхгүй байгаа ийм асуудал бол гарсан. За энэ дээр бол ковидын тухай хуулинд бол одоо юу бүр тодорхой заасан байгаа. Ковидын үед бол хүний эрхийг бол тодорхой хэмжээгээр бол хязгаарлана. Гэхдээ энэ хязгаарлалт нь одоо хамгийн одоо бага тохиолдолтой хамгийн бага хязгаарлалтыг тохиромжтой юм бодиттой хязгаарлалт нь одоо хэр хэмжээнээс хэтрэхгүй байх энэ асуудлыг бол хуульчилж өгсөн байгаа. Тэгэхээр энэ кейсийн хувьд бол үнэхээр энэ бол хүний эрхийн зөрчил гэж үзэж байна. Ялангуяа одоо иргэдийн эрүүл аюулгүй орчин амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа энэ эрүүл мэндэд хамгаалуулах ийм хэрэг бол одоо ноцтойгоор бас зөрчигдсөн гэж бид нар үздэг байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бол мэдээж энэ хүний эрхийн асуудал ч гэсэн энэ маань өөрөө юуны эрүүгийн хуульд бол тусгагдсан гэмт хэрэг байгаа. Тийм учраас бол энийг бол цагдаагийн байгууллага Сонгон найрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлцүүл энийг одоо шалгаж одоо энийг эрүүгийн эрэг үүсгээд ингээд шалгаж байгаа. Энэ дээр бол хүний эрхийн үндэсний комиссэл тогтмол одоо хяналт тавьж ингээд ажиллаж байгаа. Тэгээ одоогоор бол яг мэргэжлийн хяналтын байгууллагаас бол одоо дүгнэлт одоо эмнэлгийн ажилтан одоо төрөөс авж байгаа энийг хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагаа нь хин одоо гин буруутай байна гэдэг дээр одоо тодорхой ингээд дүгнэлт гаргуулах гээд мэргэжлийн хяналтын газар бол цагдаагийн байгууллага бол хандсан байгаа. Дүгнэлт нь бол одоохондоо яг өчигдрийн байдлаар бол дүгнэлт нь бол гараагүй байгаа юм байна. Энэ дээр бол өмнө ирсэн боловсрол бол хэмжил хойрж авсан байгаа. Хойрж аваад тэгээд тэр гомцыг олгоод явж байгаа. Яг үйл ажиллагаа хүртээмжийл бол бид нэмэгдсэн л харж байгаа. Шинэ гишүүд хамтдаа бид нар үйл ажиллагаа илүү одоо сошиал орчинд бас таниулахын арга хэмжээг авсан үндсэндээ ирж байгаа өрөнд гомцол бол нэлээд нэмэгдсэн. Нэмэгдсэн. Тэгээд дээрээс нь үйл ажиллагааны 5% болсон юм чинь 5 тийшээ одоо явах боломж нэмэгдсэн гэж байна. Тэгээд одоо чиглэлээр одоо дагнах юм боломжууд илүү одоо өргөн тогтсон гэж харж байна. Тэгээд мэдээж дөнгөж одоо энэ 2 сарын хугацаанд өнгөрч байгаа. Ямаанда энэ чинь яг гол бас тодорхой хэмжээний зохион байгуулалт өөрчлөлт байгаа. Тэгээд энэний үндсэн дээр бол илүү оновчтой байх, илүү оновчтой одоо ажиллах ийм одоо багц боломж илүү гарах ба.
Тэгээд гэсэн одоо тухайн хугацааны дараа бол энэ бол илүү тодорхой хэлж байна. Юуны үед бол чадамжийн үед бол жахыг бол гүнхсэн хэлж байна. Ерөнхийдөө бол ер нь ирж байгаа өргөдөл гомдлын хэмжээ бол нэмэгдсэн байгаа. Тэгээ бид нэр зөвхөн өргөдөл гомдлын хүрээнд бол ажиллахгүй одоо энэ интернет орчин, сошиал орчинд одоо явагдаж байгаа энэ хүний эрхийн зөрчлүүд дээр бид нар дүн шинжилгээ хийж тэр мэдээллүүд дээр илүү одоо анхаарал хандуулж ажиллаж байгаа. Тэгээ үнэхээр хүний эрх зөрчигдсөн мэдээллийг бол одоо бүртгэлжүүлж гомдол маягаар бол одоо ингэж хүлээж авч шийдвэрлэх ийм арга хэмжээнүүдийг бол авч ажиллаж байгаа. Гэсэн хэдиж та бүхэн мэдж байгаа ер нь бол хүний эрхийн үндэсний комисс 5 гишүүнтэй болсон ч гэсэн бидний бас ажлын алба маань бас бүтэц оронтооны хувьд бол төдийлөн бас нэмэгдээгүй. Тэгээд хөрөнгө санхүүгийн хувьд бол бас хангалттай санхүүжилт хөрөнгөл одоо нэг тэр бүрм гаргахын төгрөгийн одоо санхүүжилттэй ийм байгаад байгаа. Тэгэхээр бол бас нар бас гомдол болгоны араас ингээд яваад үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх энэ тал дээр бол төсөн мөнгө бол бас төдийлөн хангалттай биш байгаад байгаа. Тэрээс нүүр тушаал өгсөн улсын онцгой комиссийн гишүүдд юу юм хэлэх вэ? За наадах чинь бол одоо ямар ч хэлсэн хариуцлага тооцох асуудал яригдана. Хариуцлага тооцно. Хүний эрхийн зөрчил мөн үйл зөрчил мөн. Бид нэр арчсан үндсэн хуультай хүмүүнлэг нийгэм байгуулна гэж зорилго тавьсан юм хүмүүс. Хүнтэй харьцахтаа хүртэл бид нар бол хүнийг хүндэх ёстой. Бид нэр төрхөөсөө нэр дүр эрхийнхээ хувьд, алдар хүндийнхээ хувьд, эрхэм зүйг оршихуйн хувьд бол бид нэр ижил тэгш байхгүй. Тэнд бол ерөөсөө зүгээр эрдийн ухамсарын төвшөнд бие хүндэх. Дээрэс нь одоо манай Монгол одоо соёл уламжлаа бодсон ч гэсэндээ бид нэр ярьдаг дөнгөж амарцсан үнийг одоо гарын усанд хүрэхгүй. Наад захын нөгөө нэг хим хэмжээнүүд байна шүү дээ. Энэ бол зөрчигдсөн. За дараа нь бол дээрэс нь хамгийн одоо бас чухал тавьж байгаа асуудал юу вэ гэвэл бид нар хүүхдийн эрхийн асуудал ярьж байгаа. Бид нар хүүхдийн эрхийн конвенц нэгдэж орсон. Тэрийг заавал биелүүлэх ёстой улс. Конвенцэд юу гэж заадаг вэ гэхээр хүүхдийн дээд эрх ашгийг ямагт тэрүүн байран тавина гэж байгаа. Тэр нэрийн асуудал байгаа. Нэрийн боожих асуудал байгаа. Эрүүл мэндийн асуудал, даарах асуудал. Даарвал яах вэ? Даарсан бол яах вэ? Нэм бактерит бол их хэмзэг байдаг. Энэ одоо яаж нөлөөлөх вэ ирээдүйд? Тэгэхээр ийм асуудлууд яригдана. Тэгэхээр бол тэнд бол хүүхдийн эрхийн зөрчил яригдана. Хүний эрхийн зөрчил яригдана. Эхийн зөрчил яригдана. За өчтөр бослын кейсийг юу явуулж хараад тэр өөрчлөлт нэг усан асуудалтай мэдээлэл хэмээх улсын хэлбэрийн нэггүй зөвшөөрч болчихгүй байх шүү. Хөл хорой гэдэг үгнээс хадгалсан нэгэн иргэний үйл хэд хурдан хугацаанд чигтэй шаардлагатай ингээд их хэсгийн нөхцөл үүсчтэй шүү гэдгийг өөрчилж хараад юм уу? Өөрчилж хараад хийсэн бол улсын асуудлаас яагаад тэр юм зүйл юм бэ? Яг гай бол газар дээрээс гарч ирдэг тийм үү? Бид нар бол аль болох боломжит хэмжээнд нь урчилж харахыг хичээж энэ тал дээр бол одоо санал зөвлөмждөг өгсөн байгаа. Ямар ч тохиолдолд бид нар бэлэн байх хэрэгтэй. Тэр ажиллах журам нь горим нь одоо бол тодорхой байх хэрэгтэй. Энийгээ тодорхой болгох хэрэгтэй гэдэг бид нар зөвлөмжийг бол хөрвүүлжсэн. Тэгэхээр тэнд бол одоо тийм алдагдсан байж магадгүй. Энийг гэхдээ бид нар бас зөв бас ойлгох хэрэгтэй. Юу яригддаг вэ гэхээр тэнд одоо алба хааж ирсэн хүмүүс мэдээж хариуцлага алдсан байж болно. Гэхдээ яагаад хариуцлага алдсан байдгийг бас давхар судлах хэрэгтэй. Яг тэгэхээр тэнд ажиллаж байгаа алба хааж байгаа эмчнэрийн ч гэсэндээ бас энэ чинь эрхийн асуудал яригдана. Тэнд 7 хоног энэ чинь ажилтсан тийм үү? Айгүй ачаалттай ажилтсан хүн байгаад тийг алдаа гаргасан байна уу? Үгүй байна уу? Энэ одоо тэр хүний цэвэр хувь хүний нөгөө нэг санаачлаг хандлагын асуудал байна. Эсвэл тогтолцооны асуудал байна гэдгийг бол шалгах байх. Энийг бол шалгана. Энэ утгаараа ч гэсэндээ комиссийн одоо гишүүд бол тэнцээ тодруулга хийгээд явж байгаа, ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар бол өчигдөр орой 9 цагийн үед бол ялгаа байхгүй манай зарим гишүүд маань мэдээлэл аваад тэгээд шуурхай ажилласан. Өөрөөр хэлбэл холбогдох хүмүүстэй нь бол холбогдож тодруулга авсан. Тэгээд өнөөдөр өглөөнөөс эхлээд бид нар бол хөсөөдтэй очиж уулзаж ярилцж байна. Тодруулга авч байна. Эрүүл мэндийн яамтай уулзах гэдэг ингээ хүлээж байна. Тэгэхээр энэ бол их цогц асуудал шүү. Шууд одоо ингээд бас энэ нэг уруудах эсвэл одоо энэ нэг одоо чичилж яах гэдэг нь бид нар өөрсдөө одоо тийм туршлага бол байгаа шүү дээ.
хит одоо ингээд нэгтлийг ингээд барьж одоо явсаар нөгөө хүн одоо амиа хорлох юм эсвэл амь насаа алдгаа эсвэл халдлагад өртөх юм байдал үүсчихсэн. Тэгэхээр бид нэг хүний эрхийг хамгаалж байгаад нөгөө хүний эрхийг одоо зөрчиж байдлаар хамгаалж болохгүй гэдэг байж байгаа. Тэгэхээр өчтөрийн факт бол зөрчил мөн энэ зөрчлийн шалтгаан нь юу байсан бэ гэдгийг бид нар олж тогтоох хэрэгтэй. Дахиад ийм юм гарахгүй байх дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр одоо нөгөө манай хоёр гишүүн маань өсвөлтээр ажиллаад нөхцөл байдлыг тодорхойлж байна. Тэгээ хамгийн гол нь хүүхдийн одоо аюулгүй байдлын асуудлыг хамгаалуулах тийм энэ дээр бол бас анхаарч ажиллаж байна. Ялангуяа их хүүхдүүд одоохондоо ямар ч одоо аюулгүй үнэхээр тусламж үйлчилгээр аваад ингээд байж байгаа. Тэгээ хоёр гишүүн маань өсвөлтээс гараад нэгдүгээр эмнэлэг дээр очиж бас өвдөж тодруулах ийм ажлыг хийж байгаа. Тэгээд бид нэр ингээд цогцоо айл талаас нь явж хүний ихний зөрчилгүй гэсэн энэ дүн шинжилгээ илүү тавхан байгаа. Нөө тийш шаардлага бас Тэгэхээр комиссийн гишүүний зөвлөмж шаардлага бол хугацаатай явдаг хуулиараа байгаа. Тэгэхээр зөвлөмжийн хувьд бол 60 хоног, шаардлагын хувьд бол 30 хоног. Гэхдээ гишүүний одоо бүр эрхийн хүрээнд бол тодорхой хугацаа заагаад өргүүлдэг юм байгаа. Тэгээд энэний араас бол мэдээж хэрэг бид шаарддаг, нэгдэг. Тэр шаардлага юм уу зөвлөмжийн заасан асуудлыг цаанаа яаж зохион байгуулах нь бол бидэрт бол одоо нээлттэй биш. Тэгэхээр дотоод зохион байгуулалтын асуудал, дотоод одоо нөөц боломж одоо тэгээд тэр юу нэгдгийн хөрөнгө санхүүгийнх нь асуудал байна. Тэгэхээр тийшээ бол бид нар ордог. Бид нар бол энэ хүний эрхийн зөрчил гарсан байна. Энийг арилгаач, арилгах арга хэмжээ аваач гэдэг ийм зүйлийг шаарддаг, зөвлөдөг. Хоёрын ягын гадуусан байгууллагууд бүрийн комитет гэсэн болоо. Хөлөндөө хэрэг буюу сая бас манай гишүүд мэдээлэл өгсөн нэмж байгаа болоод давцуулж байгаа боловчлаараа тэр эрүүл мэндийн яаманд хандаад бид нэг 12 сарын 30-нд зөвлөмж өгсөн юм а гэдэг. Энэ зөвлөмж нь өөрөө яг та нарын асуугаад байгаа бидний санаа зовноод байгаа асуудал л да. Өөрөөр хэлэх юм бол нэгэнт бүгдээрээ цар тахлын нөхцөл байдал үүсчлээ. Бүх нийтийн бэлэн байдлыг өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж байна. Энэ нөхцөл байдалд эрүүл мэндийн салбар хамгийн гол манлайлах үүрэг хүлээн илүү ачаал хүлээх нь ойлгомжтой. Энэ байдал үргэлжлэнэ 21 онд. Тэгэхээр энэ нөхцөл байдалд юу хамгийн түрүү анхаарах ёстой юм гэдэг дээр нь анхаарал тавиад тэгээ хэлсэн нь бол тэр архаг хууч өвчтөй байнгын асаргаан шаардлагатай одоо бөөрийн диализид ордог те өдөр тутам очдог хавдрын эмчилгээ хийлгдэг өндөр настай хүүхэд жирэмсэн эмэгтэйчүүд гинтийн унал таталтын улмаас ч юм уу гинтийн эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдэд тусламж хэрэгтэй байна гэдэг нь өргөл гомлоор бас ирсэн юм аа. 1-2 удаагийн тохиолдол ч гэсэн бид нар нийтэд нь хамтдаад тухайн тохиолдлоос гадна ер нь ингээ өдөр тутмын эмчилгээ үйлчилгээ эрүүл мэндийн тусламж шаардлагатай энэ хүмүүсийн асуудлыг та бүхэн нэгдүгээр эрүүл мэндийн салбарынхандаа ойлгомжтой чиглэл өгөөч гэж үссэн эмч нартай амьдлын ажилтнуудтай хэрэгцээ ийм асуудал үүсвэл яаж хөл хоройг нэвтрүүлэх ёстой юм тэрийг нэг ойлгомжтой болгоод энэ тусламжийг өгчөөч гэж нэгдүгээр төссөн. Хоёрдугаар олон нийтэд мэдээлэл өгөөч хэрвээ танд эмнэлгийн тусламж хэрэгтэй бол ямар байдлаар энэ тусламж авах боломжтой мэдээ ийм байдлаар ингээ 12 асуудлыг чагсаасан. Үүний нэг нь бол яа харахгүй саяын хөгжлийн бэрхшээлтэй иргэд өндөр настай иргэд жирэмсэн эмэгтэйчүүд байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ирэхэд архаг хөөж өвчтэй иргэд энэ гэдгийг бол бид нар тухайлан дурдж өгсөн юм. Тэгээд тэрний зөвлөмж өгөөд байгаа гол зорилго нь нэгдүгürt биднэрт цөөхөн чадхаа гомдол ирээд байна ийм асуудал анхаарал татж байна. За тэгээ хоёрдугаарт нь дахиад бид нар анхаарах ёстой юм нь энэ хөл хорионы нөхцөл байдал бол шууд маргааш алга болчихгүй. Тэгээ эрүүл мэндийн салбар ачаал үүсэн хэвээрээ байх нь үнэ. Тийм болохоор бид нар аль болох энэ асуудлыг таад манаас хараач, хамтраач, урьдчилаад байх боломжоор дэмжээч гэдэг утгаар л өгөөд байгаа л да. Нэг ийм асуудал байгаа. Тэгэхээр одоо тэр ялгуулан гадуурхалтай холбоотой бол
хөдөлмөрлөх хэрэгтэй ирж байна. Өөрөөр хэлбэл намайг хөл хорионы улмаас мэдээж бизнесийнхэн хэцүү болсон, асуудалд орж байгаа, орлого тасарч байгаа, өдөр тутмын орлогоор ажилтнаа залгуулдаг хэсгийнхээ орлогогүй болж байгаа. Тэгэхээр ахуй амьдрал хэцүүдж байгаа. Тэгэхээр энэ хамгийн түрүүн хэнийг өртөөд байна гэхээр эмэгтэйчүүдийг өртөж байна гэдэг тийм хавлагтайгаа нь л ирсэн. Өөрөөр хэлбэл эмэгтэй албаа хаагчтай ажилтнуудаа хамгийн түрүүн ажлаас салгах, цомготох хэмжээнд хүрж байна гэдэг ч юм уу. Тэгээ ийм байдлаар ялгарлан гадуурхалт гэдэг утгаараа шууд ирсэн. Физиктэй хичээлтэй ялангуяа улсын түүхийн хэлбүүд, орон хэлбүүд, хэлсэн хэлбүүд одоо нэрээ одоо жишээ нь дараагийн орон бүхий төлөвлөсөн хэлбэр суулжин шиг юм. Тийм хүү ихэнх зүйлсээ олон асуудал байна. Яг энэ дээр хүний хүмүүсийн хүмүүсийг зөвхөн юм шийдвэр гаргаж ажиллажсэн нь юу өнгөрсөн хугацаанд яг энэ л юутай хөл хорионы нөхцөл байдлаас улбаалаад тэгээд та бүхэн яг харж байгаа бид нар ингээд тэр байгаль ёстой юм шиг эрүүл мэндийн систем дээр бас тодорхой үзэгдлүүд твшсэн байж магадгүй байна. Хэвэн болцсон байж магадгүй байна. Эрхийн зөрчил ингээд үргэлж гардаг байж магадгүй байна. Үүнээс цаана бас хаана юу болдгийг бид нар мэдэхгүй, мэдэх шаардлагатай. Тийм болохоор 21 оны төлөвлөгөөндөө бид нар амарч газруудыг ямар ч гэсэн очиж хяналт шалгалт хийнэ, стандарт сахиулж байгаа байдал хүний эрхийн зөрчил талаас нь хяналт шалгалт хийнэ гэдэг төлөвлөгөө бол оруулчаад байна. Нэгдсэн эмнэлгүүд амарч газруудыг өмнө нь бол энэ талаар яг тухайлсан хяналт шалгалтууд яг ингэж нэгдсэн байдлаар бус тухайн хэсэгчлсэн хяналт шалгалтууд сургалтууд бол эмнэлгийн анхнаас зориулаад хийгдэж ирсэн тийм туршлага бол байдсан байна. Тэгээ 21 онд ямар ч гэсэн төлөвлөж байгаа. За нараа гişүн Ямар чиглэлээр мэдээлэл өгсөн, ямар мэдээлэл өгөх одоо шаардлагатай байна лээ? За тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс бол хэвлэл мэдээллийн байгууллагаас өчигдрийн одоо болсон үйл явдлын талаар мэдээллийг аваад газар дээр нь хамгийн нэгдүгээрт бол бидний 1 номерын авах арга хэмжээ болвол тухайн одоо их хүүхэд аюулгүй байгаа хэсэгт хяналт тавих байсан. Эмнэлгийн тусламж авах боломжтой байгаа дулаахан шаардлага хангасан өрөөнд авах байгаа эсэх мөн одоо хоол хүнс бусад шаардлагатай одоо наад захын хэрэгцээг хангах ийм боломж болцоо байгаа эсэгт бол хяналт авах байсан. Тэгэхээр нөхцөл байдлын талаар эхний ээлжинд улсын онцгой комиссийн шуурхай штабын дарга Ууган Баяраас асуудлыг тодруулсан. За тэгээ 11 цаг 11 минутанд бол нямхуу даргатай одоо холбогдож ай хүүхдийн одоо нөхцөл байдлын талаар тодруулсан. За энэ хүрээнд бол өнөөдөр өглөөнөөс эхлээд бол хүний эрхийн үндэсний комиссийн 2 гишүүн Наран Туяа Инх болт 2 халдвар төвчин судлалын үндэсний төв дээр ажиллаж яагаад ийм одоо нөхцөл байдал үүсвэ гэдэг дээр бол үнэлт хийж байна. За мэдээж одоо хүний эрхийн үндэсний комиссаас аливаа үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийхийн тулд талуудын тэнцвэртэй дуу хоолойг сонсох ёстой байдаг. Энэ дээр бол одоо халдвар төвчин судлалын үндэсний төв болоод эрүүл мэндийн яамны холбогдох ажилтнуудаас бол бид тайлбар танилцуулгыг авлаа. Нэгдүгээр амарч газрын одоо бас одоо дуу хоолой байр суурийг бол бид бас сонсох ёстой. За энэ ажил маань бол хүний эрхийн үндэсний комисс дээр хэвлэл мэдээллийн ажилтнууд ирсэн байна гэдэг шалтгаанаар бид хоёр яарвчлаад хүрээд ирлээ. Одоо тэгээд ажиллагаа бол үргэлжилнэ. За тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн одоогийн бид нарын нөхцөл байдлыг дүгнсэн мэдсэн мэдээлэл дээр тулгуурлаад харахад бол энд бол хамгийн гол асуудал комиссаас удаа дараа шаардлага зөвлөмжийг холбогдох байгууллагуудад явуулж ирсэн. Тэгэхээр тогтолцооны асуудал байна. Тухайн нэгжээр ажиллаж байгаа тусгаарлалтыг гүйцэтгэж байгаа хүмүүст өгж байгаа энэ асуудлыг зохицуулж байгаа дүрм журам энэ хүмүүст өгж байгаа чиглэл тэгээд янз бүрийн нөхцөл байдалд мэдрэмжтэйгээр хүнлэг байдлаар шийдвэр гаргаад ингээд явах энэ ажлыг зохион байгуулах чиглэл хангалттай өгдөхгүй байна гэсэн эхний урьдчилсан дүгнэлтэнд хүрж байна. Тэгээд ер нь бол яг зүгээр бид энэ асуудлыг бол манай бусад гишүүд танилцуулсан байх. Удаа дараагийн зөвлөмжөөр бол хүний эрхийн үндэсний комисс сануулж байсан. За ямар ч гэсэн товч мэдээлэл бол юм. За тэгэхээр яг одоогийн байдлаар бол халдвар төвчин судлалын төвд их хүүхэд 2 хамтдаа байгаа. Аав нь өнөөгөө бол нэмж ороод гурвуулаа хамт байгаа. За хоол ундны хувьд бол одоо 2 цаг тутамд
шар будаатай цай, хоньны шүл өгж байгаа. За тэгээд холбогдох нярайн болоод одоо эмэгтэйчүүдийн одоо ийм нарийн мэрэгжлийн эмчнэр төрсний дараах одоо эмчилгээ үйлчлэгээ хариуцсан нарийн мэрэгжлийн эмчнэр бусад их нэлгсэн эрдэм шинжилгээний төв 1-р төрхөөс очиж үзлэг үйлчлэгээ явуулж байгаа. Тэгэхээр бидэнд өгсөн мэдээлэлээр болвол их одоо нярайн биеийн байдал болвол ямар нэгэн аюулгүй байна. Сэтгэл санааны одоо байдлыг нь докторжуулах талаар анхаарал хандуулахыг болвол комиссийн гишүүд хүссэн. Тэр талаар бол мэдээлэл өгсөнгүй. Ямар ч байсан одоо холбогдох арга хэмжээг аваад явж байгаа. Тэгээд халдвар төвчин үндэсний судлалын үндэсний төвийн одоо онцгой анхаарал халамжинд байгаа талаар бол тус төвийн дарга нэмхүү мэдээлсэн. Тэгээд бид бол одоо их уцаар холбогдож бас нөхцөл байдлыг бичнэ тодруулнаа. Өргөн амарчих газраас мэдээлэл аваагүй байна. Яг одоогоор бичлэн. Мэдээж бол яг зүгээр нийгмийн сүлжээн дээр бол өөрсдийнхөө цахим хуудасаар өргөн амарчих газар энэ бол одоо манай нэгжид ажиллаж байгаа ажилтан тухайн нөхцөлд нийцсэн арга хэмжээ авч чадаагүйгээс ийм зүйл боллоо гэсэн мэдгдлийг гаргасан байсныг бол би харсан. Энийг байгууллагын цахим хуудсан дээр тавьсан мэдээлэл байна лээ. Тэгэхээр энийг тухайн байгууллагын холбогд халбан тушаалтнаар нас одоо тодруулах ийм ажиллагаа дараа нь үргэлжлээд хийгднэ. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс бол өөрийнхөө хуульд заасан бүрэн эрх чиг үүргийнхаа хүрээнд энэ асуудал одоо энэ асуудлын талаар арга хэмжээ авна. Зүгээр комиссийн одоо зөвлөмж шаардлага болвол мэдээж тухайн одоо тодорхой кейс тохиолдолд ийг шийдвэрлэх хэрвээ энэ дээр одоо албан тушаалтан хариуцлагагүй хандсан болвол хариуцлага тооцоолох асуудлыг хамрахаас гадна тогтолцоог яаж сайжруулах вэ? Цаашдаа ийм зөрчил гарахгүй байхаас бид яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг асуудал дээр бол бас онцгойлон анхаарал хандуулах ёстой. Тийм учраас хүний эрхийн үндэсний комиссаас ямар ч байсан одоо эмнэлгүүдийн хооронд өвчтөн шилжүүлэх журмын дагуу энэ үйл ажиллагааг зохион байгуулсан байгаа. Тэгэхээр энэ журмыг одоо хүний эрхийн талаас нь хянж үзэх шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах. Дээрээс нь тусгаарлах арга хэмжээг зохион байгуулж байгаа одоо эмнэлгийн байгууллагын ажилтнуудад соён гэгэрлийн одоо мэдээлэл олгох, хүний эрхийн талаас нь мэдээлэл олгох ийм арга хэмжээ хамтарч одоо халдвар төвчин судлалын төвтэй хамтарч авах талаар бас ярилцаад ирлээ. За